Хүмүүс харах амтлах, үнэрлэх, мэдрэх мэдрэмжүүдээс илүү хурдан сонсож чаддаг. Дууны долгион чихээр дамжин ердөө 0.5 секундэд тархинд очдог. Сонсох үйл явц нь дууны долгион гадна чихэнд нэвтрэхээс эхэлнэ. Дууны долгион чихний хингэрэгт хүрнэ. Чихний хингэргэн халис чичиргээг дунд чихэнд дамжуулна. Дотор чих нь дун шиг хэлбэртэй тул үүнийг чихний дун гэж нэрлэдэг. Дун дотор олон мянган үслэг эсүүд болон шингэн байдаг. Дууны чичиргээ уг шингэнийг цалгиулснаар үслэг эсүүдийг найгуулна. Эдгээр үслэг эсүүдийн үүсгэсэн чичиргээ нь дуу авьяаг цахилгаан дохио болон хувирган сонсголын мэдрэл болон дамжин тархинд очдог. Сонсголын мэдрэл нь тархинд дуу авьяаг хүрүүлдэг. Үслэг эс бүрт бичил, үс төст зүйл бүхий сормууслаг эс бий. Дуу авьяа сормууслаг эсийг нааш цааш хөдлөгдөг. Хэрэв дуу авьяа хэтэрхий чанга байвал сормууслаг эс гэмтэх магадлалтай. Ингэснээр үслэг эсүүд устдах болон дуу авьяаг тархи руу дамжуулах боломжгүй болдог. Сонсгол бууралт нь чихний аль нэг хэсэгт гэмтэл учраснаар тохиолддог. Сонсгол бууралт нь хамгийн түгээмэл өвчлөөр дэлхийд 3-т ордог. Дэлхий дээр 360 сая хүн сонсгол бууралттай байдаг. Сонсгол бууралтын өөр хэлбэрүүд байдаг бөгөөд дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт нь түгээмэл байдаг. Энэ нь гадна чих эсвэл дунд чихтэй холбоотой. Дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт нь их хэмжээний идэ, хингэрэг цоорох болон өрөвслээс үүдэлтэй. Дотор чихний үслэг эсийн гэмтэл нь мэдрэл мэдрэхүйн дүлгэрэлтэнд хүргэдэг. Энэ төрлийн сонсгол бууралт нь нөхөн сэргээ хэмчилгээ авдаггүй. Дотор чихний үслэг эсүүд нь өөрөө нөхөн түлждэггүй бөгөөд нэгэнд гэмтсэн л бол нөхөн сэргээх боломжгүй байдаг. Заримдаа дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт болон мэдрэл мэдрэхүйн дүлгэрэлт зэрэг тохиолдож болдог. Үүнийг хавсарсан сонсгол бууралт гэнэ.